Дэлхий дээр байгаа бие бүхэн дэлхийн төв рүү чиглэсэн хөндийн хүчээр татагдж байдаг. Дэлхийн гадар орчим хөндийн хүчний хурдтагал нь ойролцоогоор 981 метрийг вахан секундын квадрат хурдтагалтай. Дэлхий дээр байгаа биет нь дэлхийд хөндийн хүчээр татагдж байгаагаас болоод тулгууртай тодорхой хүчээр дардаг. Үүнийг бид биеийн жин гэж нэрлэдэг. Тулгуур нь тайван байх эсвэл шулуун жиг хөлж байгаа тохиолдолд хөндийн хүч болон биеийн жин хоорондоо тэнцүү байдаг. Дараах зурагт бид үйлчлэх хүчнүүдийг дүрсэлж харуулъя. Биеэс ихт доошоо чиглэсэн хөндийн хүч, мөн тулгуураасаа дээшээ чиглэсэн толгуурын хүч буюу N. За бие хэвтээ чиглэлийн дагуу хөдлөж байгаа тохиолдолд хэвтээ тэнхилгийн дагуу F татах хүч түлхэх хүч үйлчлэнэ. Мөн биеийн хөдөлгөөний эсрэг F үрэлт буюу үрэлтийн хүч үүснэ. Үрэлтийн хүч нь тулгуурын хүчийг μ буюу үрэлтийн коэффициентээр үржүүлсэн үржүүртэй тэнцүү байдаг. Бид үйлчилж байгаа бүх хүчнүүдийн нийлбэр тэгтээ тэнцүү байгаа тохиолдолд бие тайван байна. Ньютоны 1-р хууль. Аливаа бие гаднаас хүч үйлчлэх хүртэл тайван байдал буюу шулуун замын жиг хөдөлгөөнд төлөвөө хадгалдаг. Үүнийг Ньютоны 1-р хууль буюу инерцийн хууль гэж нэрлэдэг. Бие тайван байна гэдэг нь бид үйлчилж байгаа бүх хүчнүүдийн нийлбэр тэгтээ тэнцүү. Хурдан тогтмол аль эсвэл бие шулуун замын жигт хөдөлгөөн хийж байна гэсэн үг. Ньютоны 2-р хууль гэдэг маань бид хүч үйлчилсэний улмаас биеийн олж авах хурдтагал нь тухайн хүчний хэмжээнээс шууд хамаардаг. Өөрөөр хэлбэл бид үйлчилж байгаа F гэсэн хүчнүүдийн нийлбэр нь M масстай бид A хурдтагал олгох. Бие хөдөлгөөн хийж байгаа тохиолдолд хурд нь өөрчлөгдөнө. Энд хурдны өөрчлөлт бий болж байгаа тохиолдолд давхар хурдтагал бий болно. Ньютоны 3-р хууль гэдэг маань харилцан үйлчлэгч буй хоёр бие хэмжээгээр тэнцүү ба чиглэлээр эсрэг байдаг. Тухайлбал бөмбөгнөөс торонд хүч үйлчлэн, торноос бөмбөгөнд давхар хүч үйлчлэнэ гэсэн үг. Ингээд энэ хоёр хүч маань хоорондоо хэмжээгээр тэнцүү ба чиглэлээр эсрэг байдаг. F1 2 гэдэг маань бөмбөгнөөс торонд үйлчилж байгаа хүч, мөн эсрэг чиглэл торноос бөмбөгөнд үйлчилж байгаа хүчийг F2 1 гэж тэмдэг. Хасах тэмдэг маань өөрөө чиглэлийг заасан буюу тоо хэмжээ. Дараах жишээ бодлогыг харцгаая. 5 кг масстай биеийг 25 ньютон хүчний үйлчлэлээр чирв. Үрэлтийн хүч болон ачааны хөдлөх хурдтагалыг тооцоол үрэлтийн коэффициент нь 0.25. Бодлого бодохын өмнө бид үйлчилж байгаа хүчнүүдийг заавал дүрслэх хэрэгтэй. Тэгэхээр биеэс ихт доошоо чиглэсэн хөндийн хүч, мөн тулгуураас дээшээ чиглэсэн толгуурын хүч үйлчлэнэ. За хэвтээ тэнхилгийн дагуу бие хөдөлж байгаа учраас F гэсэн татах хүч, мөн тухайн хөдөлгөөний эсрэг F үрэлтийн хүч үйлчилж байна. Эндээс X болон Y гэсэн хоёр тэнхилгийн дагуу хүчнүүдийг задлаад бичсэн байна. Бид үйлчилж байгаа хүчнүүдийн нийлбэр буюу F хүч нь татах хүчээс хасах нь үрэлтийн хүчтэйгээ тэнцүү байна. Учир нь бит маань өөрөө хэвтээ тэнхилгийн дагуу баруун тишээ хөдөлгөөн хийж байгаа учраас ингэж тэмдэглэсэн байна. За Y тэнхилгийн дагуу бит маань дэш доош гэсэн хэлбэлцэх хөдөлгөөн хийгээгүй учраас N гэсэн толгуур хүч болон mg гэсэн хоёр хүч нь хоорондоо тэнцүү. Үрэлтийн хүчтэй коэффициентийг N буюу тулгуурын хүчээр үржүүлсэндээ тэнцүү. За 6-аас харахад N буюу тулгуурын хүч нь mg хүчтэйгээ тэнцүү учраас үрэлтийн коэффициент буюу 0.25-аар үржүүлэхээр 12.5 ньютон гарч байна. А гэсэн хурдтаглаа тооцоолжвол Ma тэнцүү татах хүчээс хасах нь үрэлтийн хүч. Зандаас А гэсэн хурдтагал гэдэг маань татах хүчээс хасах нь үрэлтийн хүчийг хуваах нь масстайгаа тэнцүү. Тоо утгаа орлуулбал 2.5 м/с секундын квадраттайгаа тэнцүү гарч байна. Хавтгай дээр хөдөлгөөнийг авч үзье. Хэвтэжид 30 градусын өнцөг үүсгэсэн налуу дээр 5 кг масстай ачаа босохгүй тогтож байгаа бол налуугаас үйлчилж байгаа реакцийн хүч буюу тулгуурын хүчийг тооцоолоо гэсэн бодлого байна. Мөн эндээс бид үйлчлэх хүчнүүдэд дүрсэлбэл биеэс ихт доошоо чиглэсэн mg гэсэн хүч үйлчлэнэ. Mg гэсэн хөндийн хүчээ x, y гэсэн тэнхилгийн дагуу парагцлаад задлаад өгчвөл дараах хэлбэртэй болно. Ингээ мөн тулгуураас x дээшээ чиглэсэн n гэсэн тулгуурын хүч маань үйлчилнэ. X, y гэсэн тэнхилгийн дагуу задлж үзье. Y тэнхилгийн дагуу mg, y болон n гэсэн тулгуур хүч маань хоорондоо тэнцүү байна. Тэгэхээр би хэлбэлцэх хөдөлгөөн хийгээгүй учраас энэ хоёр хүч маань хоорондоо тэнцүү. Харин x тэнхилгийн дагуу босохгүй тогтож байгаа учраас mgx болон үрэлтийн хүч. Дараах зургаас үндсийн синусыг олбол
эсрэг уршиг катыг гипноз тарцуулсан харьцаатай тэнцүү, үндсийн косинус альфаг бол насан катыг гипноз тарцуулсан харьцаатай тэнцүү олж ирнэ. Эндээс mgx болон mgy гэсэн хоёр хүчээ тодорхойлбол mgx нь mg хүчин синус альфа тэнцүү, mgy гэдэг бол косинус альфа хүч нь mg-тэйгээ тэнцүү гэсэн үг. Энэ буюу тулгуурын хүч гэдэг бол mg хүч нь косинус альфа буюу 42.7 ньютон.